Энэ хичээлийн жилд бол ерөнхийдөө он дамжсан барилгын ажил бол Чингэлтэй дүүрэг дээр 13, 2019 оны төсөв тусгагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 9 ажил төлөвлөгдөд нийтдээ бол 22 ажил бол явагдаж байна. За он дамжсан барилгын ажлууд бол яг үндсэн 13 ажлаас маань нийтдээ 65% та барилгын гүйцэтгэл явж байна. За 2019 оны ажлууд маань бүгд бол газрын асуудалтай байсан. Бүгд бол газрын асуудлууд бол шийдэгдсэн. Боловсролын салбарт одоо хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцж байна. За одоогийн байдлаар бол ер нь барилгын явцныг 50-аас 70% та ийм явцтай байна. Тэгээ харилцан одоо адилгүй байна. Зарим барилгын ажил бол одоо чанарын хувьд одоо гүйцэтгэлийн бас нэлээд сайн байж байгаа. Зарим нь бол бас төдийлөн бас учир дутагдaltaй зүйлс гарч байна. За мөн барилгын явцад алдаа дутагдлууд гарсан. Зурган дээр одоо бохрын шугамыг дутуу холбосон гэсэн энэ асуудлуудыг одоо газар дээр нь ажиллаж одоо шийдвэрлэж холбогдох байгууллагуудад үүрэг чиглэлийг өгч одоо гарц гаргалгаагаа гаргалаа. За компаниуд харилцсан одоо ялгаатай гүйцэтгэлийг хийж байна. Энэ бол бас тендер авч байгаа хувийн хвшлийнхан бас цаашаа энэ дээр анхаарах хэрэгтэй. Зарим ажил бол барилгын ажил одоо 20-30 хүнтэй барилгын ажил нийт өрнөж яхад одоо энэ зуны сайхан дэлгэр цагт энэ одоо нэг сарын дотор л энэ бүх ажил явах хэрэгтэй. Зарим ажил бол одоо өглөө 10 цаг 30 минут гэж яхад нэг ч хүн ажилдаа ирээгүй, ажиллаа хийгээгүй. Энэ компаниуд одоо шаардлагыг хөргүүлж одоо холбогдох хүмүүстэй одоо маргааш нийслэлийн засаг дарганы тамгаас тэр одоо дуудаж одоо энэ хүмүүсийг ажлаа эрчимжүүлэх тал дээр анхааруулга өгөх тал дээр бас чиглэл өгч ажиллаж байна.